За юу эцхан этаг байна. Тэгээд The Banished Court Magician aims to become the strongest гэх нэлээд урт нэртэй анимыг ярьж хөрвөлдсөн байна. Тэгээ олон юм нурчаад яхав шууд бичлэг рүү орцгоё. Манай гол дүрийг Алек гэдэг ба анима нэхлэхэд Алек маань загас барьж байхад Эрдас гихнийг залуу ирээд чи шид сурах уу гэснээр хүү зөвшөөрөн шид суралцсан хэсэг хугацаанд зугаатай өнгөрөөсөн ч Эрдас нийслэлээс явахаар болдог. Тэр явахаас өмнө Алект ордны шидтэн болох боломж олдсон ч бити болоорой гэж нэг л сэжигтэйхэн захина. Алек харин түүнээс яагаад надад шид заах болсон юм бэ гэхэд өөд болсон ээж чинь миний ачтан гэж хариулдаг. Хэдэн жилийн дараа Алек шидийн сургуульд орж нэг үннийг мэднэ. Тэр нь Эрдас ордны шидтэн болсноос болж цөллөгдсөн байдаг. Алек ордны шидтэн болж ордныг өөрчлөх зорилго тавьдаг. Сургуулаа төгсөөд ордны шидтэн болоод эрхэм дээдсийн багт орно. Тэдний багийнхан түүнийг ялгуурлан өөрийнх нь мэдэхгүй тусламжийн шидийг ашиглуулсаар 4 жил өнгөрсөний дараа ямар ч үүрэггүй хэмээн ордны шиддээс нь халдаг. Тэгсэн ч манай хүн сайхан сэтгэлтэй болохоор эрхэм дээдсэд хэрэгтэй бүх зүйлийг нь бичиж өгнө. Маргааш нь түүнд өгөх гэтэл ордон руу оруулдаггүй. Тэр багийнхаа муухай ааштай галын шидтэй охинд үүнийг хаанд дамжуулаад өгөхийг гуйхад ураа таячдаг. Тэр ордныг өөрчилж чадаагүйдээ гутраад явж байтал шидний сургуульдаа нэг багт байсан Ёроухатай таардаг. Ёроуха буцаад хуучин баг болох А зэрэглэлийн баг Растинг период багтаа орохыг хүсдэг. Алек зөвшөөрөөд багийнхан руугаа Пизел гэх хот руу явна. Тэр хоёр очиод адал явдал хайгчдын бүлгэмд үртгүүлдэг. Гэтэл хамгийн хэцүү цамхагт нь орох гэсэн боловч адал явдал хайгч болоод 2 жил болоогүй тул 30-аас цааш давхар руу оруулахгүй байдаг. Тэр хоёр багийнхантайгаа сургуульд байхдаа 68 дугаар давхар хүртэл эзэлж байсан өөр цамхаг руу явдаг. Явах замдаа тэр хоёр сүрэг Red Flower-тай тулалдаж байхад Mad Worm гих шавж Ёроухаг бариад автал Алек түүнийг амархан ялдаг. Ийхүү цааш явсаар тэр хоёр багийнхаа нөгөө хоёр гишүүнтэй уулздаг. Тэднийг Ornest, Karasya гин. Гэтэл тэдний багийн нөгөө хоёр гишүүн 69 дугаар давхрын босс нэг луутай тулалдаад хэцүүдж байтал Ёроуха Алек хоёр ирээд Ёроуха тэр хоёрыг хамгаалтын шидээр хамгаалаад Алек тэр луг ганцхан дайралтаар дуусгадаг. Ийхүү тэд өмнөх рекордо давсан. Манай Алек Ёроуха хоёр уушийн газар ороод 69 дугаар давхрыг эзэлсэн баяраа тэмдэглэнэ. Ёроуха шар хайрыг уугаад тасраад унчихна. Энэ үед нэг залуу ирээд Алекийг өдөж эхэлнэ. Алек тоохгүй байхаар нь нэг шилтэй архиар зохих гэж оролдоход Алек тэрнийг нь хамгаалтын шидээр хамгаална. Харин тэр залуу хамгийн аюултай цамхаг руу нэвтрэх эрхийг өгдөг. Гэхдээ нэг болцолтой. Өөрийн шидийг харуул гинэ. Тэр үед Ёроухаас ирнэ. Ёроуха харин тэр хүнийг бүлэгмийн мастера гэж дуудснаар тэр хүн бүлэгмийн мастер гэдгийг мэдэж авна. Алек бүлэгмийн мастертай тулалдан өмнө нь цамхагт орсноос болоод хамаг шидийн хүч нь дуусч байдаг. Харин бүлэгмийн мастер өмнө нь Эйс зэрэглэлийн багт байсан нэлээд хүчтэй нөхөр бололтой. Тэр хоёр тулалдаад Алек бараг хожихын даваан дээр шидийн хүчин дуусаад унаад өгдөг. За дулаан дундуур нь тэгэхээр нэг хэдэн зүйл хэлчихье. Би энэ анимын эхний 5 ангийн огт үзээгүй. 11 минут хүртэл гарч байгаа үйл явдлыг би огтхон үзээгүй гэсэн. Уг скрипт буюу текст буюу уншиж байгаа текстээ найзаараа бичүүлсэн үзүүлээд тэгсэн чинь амар гачиг бичээд дараа нь эзэлж явах дарсан чинь анимасаа бүр шал ондоо юм бичсэн. Би бүр уншиж явахдаа хүртэл дайгсан л да энэ юугаа бичсэн бэ гэд. За тэгээ миний буруу завгүй байсан юм аа. Тэгээ 11 минутаас хойш миний яг үзээсгүй дараа шүү за. Баярлаа. Мөн та бүхэн Chemix дээр subscribe дараарай. Цаашдаа Chemix дээр гейминг видео болон лайв стрим явах шүү. Доор линкийг үлдээч. Тэр үед тэдний багийн Орнест гарч ирээд Алект ялсан гин. Ийхүү Алек хамгийн хэцүү цамхагт орох эрхийг авдаг. Алекийг ухаалцсан байх хойгуур мастер өрөөнд нь оролж ирдэг. Гаднаас мастерд асуудал гарлаа гэсэн мэдээ ирээд мастер явна. Энэ үеэр Ёроуха Орнестэд
Алект болсон бүх яа зүйлийг ярина. Түүнийг сонссон Орнест эрхэм дээдсийн багаас өшөө авна гэхэд Алекс тэр явдалд санаагүй гэдгээ хэлдэг. Орнест харин санаа олон хамгийн шилдэг баг болоход л болох юм байна. Тэр үед хунтайж өөрөө гуугаад ирнэ. Үүнийг ч Алекс зөвшөөрдөг. Харин бүлгэмд гарсан асуудал нь С зэрэглэлийн баг хамгийн хэцүү цамхагийн 64-р давхарт гацснаар А зэрэглэлийн бүх гишүүдийг дууссан байдаг. Манай Алек А зэрэглэл хүрээг болохоор яваагүй. Харин үед Караси орж ирдэг. Алекийг хараад гинцсэн байсан болохоор хийл шийдийг ашиглан эмчилж өгнө. Харин Алек Карасиад ордонд байхдаа хэцүү байсан бүх зүйлсээ ярьж сэтгэлээ онгойлдог. Энэ үеэр Yorouha Орнест 2 орж ирээд хамгийн хэцүү цамхагийн 64-р давхарт орохоор болсныг дуулгадаг. Энэ цамхагт эмчилгээний шид ашиглаж болдоггүй. Тэгээд гол найдвар бол Алек явах үгүйгээ чи шийд гэж хэлдэг. Алек зөвшөөрөөд явахаар болно. Тэд 64-р давхар руу шилжих ор ашиглан очдог. Очоод удаагүй байтал амьд өгтлүүд дайрна. Орнест энэ шааруудыг надад үлдээ гэд өөрийн артефакт зэвсэг жадыг гаргаж ирээд тулалдана. Хидий дийлсэн ч буцаад эргээ сэргээд байдаг. Тэр үеэр Yorouha Алек хоёрын араас Grim Reaper гих үл үзэгдэгч мангас дайрна. Алек дайралтыг хамгаалаад Sword гих шидээрээ ганцхан завшдаг. Дараагаар нь бүх амьд өгтлүүдийг Thunderbolt ашиглан дуусгаад боссын өрөөрөө ортол нэг Loki гих залуу боссоос цогтож байхдаа Орнестээс тусламж гуйхад Алек туслах гэхэд Орнест битгий тоо наадхны чинь тулалд харгана ийм гэж хэлсний дараа тэр залуу боссыг өөрийн занганы шидэнд оруулна. Гэвч босс тэр шидэнд нөлөөлөхгүй харин ч бүр урлуулснаас бойлж босс өөрийн шидийг ашиглана. Loki яг оногдохын даваан дээр Орнест амийг нь аварна. Тэгээд түүнийг Карасиад өгөөд хол очиод байж бай гэчээ дайралт хийхдээ бэлддэг. Алек шидийн тойрог бүтээж довтлох бэлтгэлээ хангаж байхаагаар Орнест Yorouha 2 боссыг торгоодог. Шидэж бэлэн болон Алек шидээ ашиглахад босс арай өгдөггүй ч нэлээд сүлдэнэ. Тэгээд Yorouha Караси 2 босс дээр хорих шид ашиглаж Алек даралтын хүчээр дарна. Босс өөрийн шидийг ашиглахад Алек багш болон өөрийнх нь мэдэх онцгой шид болох буцаах шидийг ашиглан боссыг унгана. Гэвч босс сүүлийнхээ амьсгаагаар дайралт хийхэд Орнест ганц л завчаад дуусгадаг. Loki домогт Rustnig период гисээр ирээд тэдэнд энэ давхар 2 босстойг болохыг хэлдэг. 2 дахь боссыг дүрслэхдээ хар хуйгтай дайчин. Гэхдээ доторх нь хоосон гэж хэлснийхаа дараа Алект тэнгэр завчигч Ishwart гих сэлэм артефактыг өгнө. Гэхдээ үүгээр Алекийг урдыг нэн тулал гэж хэлээд байгаа. Харин Алекийг ингээд явж байх үеэр эрхэм дээдсийн баг 30 дугаар давхарт ялагдаж зогтож байдаг. Тэгээ нэлийн бэртэл аваад ордондоо байж байтал хаан дуудана. Хаан Алекийн битсэн 30 дугаар давхрыг хэрхэн давах, юу хэрэгтэйг битсэн цаасыг авчираад хаан Алекийг магтдаг. Ямар ч хүн 1-2 удаа ороод ийм юм хийх боломжгүй гэж хэлээд Алек шиг чадварлаг хар зардуудыг язгууртан болгоно гэхэд эрхэм дээдс дургуцаад гараад явна. Харин Алек сэлэм артефактыг өгсөн босст Алекийг сэлэмчин мэд харагдуулж хуурах зорилготой. Учир нь тэр босс ухамсартай, маш хүчтэй, элдний урлагтай учраас гэж Loki хэлнэ. Loki босс руу хурдан очихын тулд хориотой шид болох шилжиг шидийг ашиглана гэдэг. Гэхдээ Loki-гийн шидийн хүч нь хүрхгүй учраас тэднээс шидийн хүчээр туслуулад боссын өрөөрөө шилжинэ. Тэд очиход гатсан багийн хэдэн хүмүүс хэцүүдэж байхад Орнест Алек 2 тулалдаж нөгөө багийнхныг Караси Loki авч явдаг. Орнест түүнийг барьж авахад Алек толгойг нь завьчихад түүнийг толгойгүй морь хөлөглөгч гэдгийг мэднэ. Манай эдийн эхэлж ялсан мангас бол түүний унаа болж таарна. Харин Yorouha тэр хоёрыг тусламжийн шидээр дэмжинэ. Loki Орнест Алек 2-т 5 минут тэсгэж хэлдэг. Алек Орнест 2 Алекийг өөрийн нуугаад байгаа ямиг гаргуулж яриуланга 5 минут тэсдэг. Энэ үед Loki маш том шидийн тойрог гаргаж ирэхэд босс Loki руу дайран түүнийг завчтал. Loki хуурамч шидийн тойрог үүсгэж өөрийн хуулбарыг ашиглан боссын хурдыг удаашруулах шидийн занганд оруулна. Боссын удааширсныг далимдуулан Карасиагаар бэлдүүлсэн шилжих шидээр Орнестыг шилжүүлэн боссыг завчуулж унагадаг. Гэтэл босс 2 гараараа мөлхөн хойно байсан хэд рүү дайрдаг. Гэвч Loki тэднийг хамгаалж Sword шидээр босстэй тулж түүнийг зогсоодог. Yorouha түүнийг тусламжийн шидээр дэмждэг. Босс Loki-г дуусгахаар алхах үед Yorouha занг тавьсан болж таарна. Yorouha боссыг хүлж Алек өөрийн гаргаж чадах хамгийн хүчтэй шид болох бахурагаар боссыг дуусгана. Харин дуусны дараа тэдэнд өөрсдийг нь аварсан талархлаа илэрхийлдэг. Орнест Караси 2 тэгэхээр та нар бидэнд өртөө болсон гэхэд танаа багийг С зэрэглэл болоход саналаа өгье гэдэг. С зэрэглэлийн баг болохын тулд бүлэгмийн мастерны зөвшөөрөл бас С зэрэглэлийн багийн санал хэрэгтэй. Алек харин боссоос унсан материалыг зархаар очиход бүлэгмийн мастер чамтай хуучин үрнээс чинь хүн уулзахаар ирсэн. Миний өрөөнд байгаа гэж хэлнэ. Алек очиход эрхэм дээдсийн сэлмийн багш хүлээж байдаг. Тэр хоёр ярилцаад эрхэм дээдс
Алекийг тулааны талбарт хүлээж байдаг. Алек очиход эрхэм дээдс уурлан хаан тулс өөрчлөгдөх ёстой гэж аав хэлсэн. Тэгвэл би тэр хүртэл хүлээн зөвшөөрсөн. Харц ардтай нийлхийг бол яагаад ч зөвшөөрөхгүй. Надад ямар байгааг чи угаасаа ойлгохгүй гэж хэлнэ. Алек би угаасаа ойлгохгүй. Гэхдээ над бодол чинь буруу гэж хэлнэ. Эрхэм дээдс уурлан тулдахыг шаардсан өөрийн шинээр сурсан 2 жижиг сэлмээр дайрдаг. Алек эрхэм дээдсийн элдний багшаас та түүнд юу гэд хэлсэн юм бэ гэхэд үгүйсгэх зүйлээ өөрийн нүдээр шалгах зөвшөөрөхгүй байгаа бол нотлохоос өөр аргагүй гэж хэлсэн гэж хэлнэ. Алек эрхэм дээдс 2 тулалдаж байхдаа ярилцсан. Эрхэм дээдс Алекийг ямар хэрэгтэй байсныг нь мэдэж авсан байдаг. Түүнд атаархснаас болж түүнд дургүй байснаа хэлнэ. Тэр хоёр сүүлийн удаа сэлэм зөрүүлдэг. Гэвч эрхэм дээдс юу ч болдоггүй. Эрхэм дээдс өөрт хэцүү байгаа зүйлсээ ярьж Алекээс яах ёстойг асуудаг. Алек ч түүнийг засарсныг мэдэн тэр хоёр эвлэрээд Алект ордны шидэн цолыг нь хаанаас явуулсан загтлын хамт буцааж өгдөг. Гэтэл Алек татгалзсан өөрийн багийнхныг илүүд үзнэ. Хаан болон эрхэм дээдсэд баярснаа илэрхийлээд хоёр тижээ явдаг юм. За эндээс шиг тэгээ миний үтсэн хэсэг скрипт текстийн бичсэн хэсэг гарна шүү за. Гэхдээ ямар тааш би бүгд энийг би өөрөө хийсэн. Окей. Дараа нь Алек найзуудаасаа өнөөдөр завтай юу гэж асуухад бүгд л завтай гэж байна. Тэгэхээр нь тэгвэл өнөөдөр Пизелийг надад танилцуулаач гэж хэлж дуусаагүй Орнест гидс өвчглөө Карасия завгүйгээд яваад гэнэ. Харин ганц үлдснээр нь Ёруухадаа явахаар болж тэд зүгтаа гадуур явна. Ёруухаа Пизелийг танилцуулж эхлээл тэр ихтэй луйвэрчд олоо худлаа бараа шахтаа гэдэр гэж байснаа өөрөө луйвэрдуулаад эхэлнэ. Энийг нь Алек хараад дараа нь Орнест юм уу Карасияг дэлгүүр явуулж бай гэсэн. Тэр хоёр гарахаараа хэрэггүй зүйлс аваад байдаг. Энэ Орнест бараг зороо юм уу ааш. Алек бодохдоо дараа нь би л явж байхаас хэмээн бодно. Ёруухаа явж байгаад нэлээд ховор байдаг. Шид нэмдэг хэрэгсэл харна. Гэхдээ дэндүү үнэтэй байх үед Алек түнд авч өгнө. Тэд үргэлжлүүлээ цагийг зугаатай өнгөрүүлсээр. Оройн Алек тэр хоёр наран жаргахыг хамтдаа үзээд тэд ярилцсан Алек сэтгэлээ уудлахад Ёруухаа би баяртай байна. Чам шиг бүрэг ярьдаггүй хүн ингэж ярихаар гэсэн. Алек би чамд үнэн мэдрэмжээ хэлье. Гэт сэтгэлээ илчлэх гэж байна уу гэж би ч хүртэл бодон Ёруухаач догтлоо. Алек би гэл Ёруухаач нүдэн түүн рүү ойртоод яг үнсэлцэхнүүдээ гэсэн. Алек гэж хөлдөө юм. Орнестэд хожигдоод өөрийнхөө талаар илүү их ярихаар болсон юм аа гэж хэлнэ. Көө нэрэ бүтэхгүй гарааш байна. Ёруухаач чийл дараа нь Алек Орнест хоёр бэлтгэл хийж байх ба Алек арай л сэлмээр бардаггүй. Сэлмэн угарчдаг. Тэгснэ тэгвэл одоо артефактаараа үзьегээд хоёул өөдөөдөөсөө дайрахад Ёруухаа орж ирж болиулна. Тэгсэн Локи жирээд Эс зэрэглэлийн ах нь хідэн зөвлөгөө өгөх үү гэхэд бүгд тоолгүй яваад өгнө. Локич тэд нарын Эс зэрэглэл болсон гих тушаалыг нь гаргаад ирнэ. Ёруухаач авах гэж дайраад Локи өгөхгүй байж байхад багийнхаа үндэ Локи цохилно. Тэд ч тушаалаа аваад Эс зэрэглэл болсондоо баярлана. Локи гэж хүүхэмсгийн мохтууд дээр очиод баярыг чинь тэмдэглэе. Хоолнд даа идэрхсэн хажуудлаас нь тийм үү бид нар хиддэгтэй их үлсэж байна шүү гэснээр Локиг чирээд явна. Тэд бөөндөө Эс зэрэглэл болсон баяраа тэмдэглээд бөөндөө тулгаад Орнест Алек хоёр хамгийн үнэтэйнүүдээс нь авъя гээл. Локи гуйж байна. Болооч гэсээр үлдэндэ. Оройн Ёруухаа тасарчихсан байдаг. Бүлэгмээс жимчлүүлэх хүн байна гэсээр Карасияг дуудана. Карасия нэг хүнийг нэмчлээд өшөө олон хүн байхыг нь хардаг. Эднэр нь мөн мангас биш хүн ингэсэн гэдэг. Сүүдрийн бүлгэм гих бүлэг ингэсэн гэдэг ба мастерч хурж ирээд энд бас хүн байгаа гэдэг. Эмнэлгийн оронд хүрэлцэхгүй байгаа учраас мастер өрөөнд авчирсан нь. Энэ бол Nameless бүлгийн Эс зэрэглэлийн сэлэмчин Оливия. Тэр сэрснээ би хаана байна гэснэ. Урвагч идэргээд хурдан намайг эмчил надад хийх зүйл байна гэхэд шууд татгалздаг. Оливия шууд мөвнөөс нь замдж байгаад ухаан алдаад унаад өгнө. Тэр дараа нь эмчлэх шидээрээ эмчлээл маргааш нь Алек ном уншин сууж байхад нэг хүн орж ирнэ. Тэр Алектэй хэсэг ярилцаал энэ бол Nameless бүлгийн ахлагч Лорг. Тэр данжин руу рейдлэх зорилго байгаа юу гэж асуув. Энэ үед үзэгдэл солигдоод Оливия бол бэлтгэлээ хийсээр байдаг. Карасия мастер руу болиулахгүй яасан юм гэж хэлээд гаргаад Оливиятай ярилцсан. Хөлийг нэмчилж өгнө. Оливияч түүнээс өөчлөлт гуугаад Карасия энэ бол эмчилгээ гэд тухан дээр нь үнсдэг. Би ч гэсэн эмчилгээ нормоор санагчлаа. Ааш. Оливияч чээд давхар багт нь ээж нь ингэж үнсдэг байсныг сана. Тэр дараа нь өлсөд байна гэж хэлээд Карасияг явуулна. Лорг болохоро надад хийх ёстой ажил бий. Сүүдрийн бүлгэм тэд манай найзыг гэмтээсэн. Химээлээ 72 дугаар давхрын орбыг үлдээгээд явна. Тэд бөөндөө явж байхад тэднийг дуудана. Учир нь Карасия хөл дээр арай ядан тогтож байх ба Оливия зүгтаачихсан түүний араас ийм биетэй явах гэж байдаг. Хэрвээ тэр явбал бүгд явна гэд хамтдаа араас нь явна. Гэтэл нөгөө дээр авруулдаг Эс зэрэглэлийн бүлгмийн охин Марбл хурж ирээд цог явъя гэн.
Энд чи Алек талтай болчоод байгаа юм байна лээ. Яруухаач чиний хэрэг байхгүй. Бид дөрвөлээ байвал илүү амар. Чи зүгээр явж мастер тэлгэдэг. Nameless бол баг гэж явдагч бүгд тусдаа ажилдаг парти. Marble анх Оливиятай танилцж байсан үеэ дурсаад гаднаа тиймч их зөөлөн хүн байгаамаа. Найзыг минь заавал авраарай гэж хэлнэ. Тэд ч мөөндөө ураагаа хэлээ данжин руу орно. Энэ данжин маш ядаргаатай. Учир нь энэ тэндгүү шилжүүлдэг занг байдаг. Карасиа Локигоос сурсан шилжүүлэх шидээ ашиглах гэж байхад Орнест өцөөр байгаад навс өшгөлүүлээд унахтаа занган дээр унаад Аалыг аврах гэж байгаад өөрөө өөрхөн дээр гიშгээд бас шилжчихнэ. Ямар заяаг юм бэ? Аалыг читэн гоблинуудтай тулдаал байж явахад Карасиа ирнэ. Яаж вэ гэвэл Мебиус бугуувч нь хоёр хос бугуувчтай хүнийг ойртуулдаг юм байна лээ. Нөгөө талд ч Орнест Яруу хоёр бас гоблинуудыг сүргээр нь дуусгаж байдаг. Тэд цааш явхад давхрын босс хүчгсэн байх ба шид биш сэлмээр ганцхан завчсан байдаг. Ийм зүйл хийж чадах нэг л хүн байгаа. Элдний мастер Мелия Диас. Хариу нөх Мелианы цүүдрийн бүлгэмтэй хамтарч байдаг. Мелия зорилгоо ихтэй хүчтэй болох илүү өндөрлөгт хүрэмээр байгаа юм байна лээ. Хэдэн туслахууд нэрээд 72 дугаар давхарт гадны хүнлээ гэдэг. Энэ үед Алек, Карасиа хоёр Оливияг олдог. Оливия шууд намайг эмчлээд өгөө гэсэн татгалзна. Алек ч тэр чам дургуудаа авч явах гээгүй. Үргэлж 50 байдаг тэр чиний төлөө яаран ирсэн. Тэр чамааг орхиж чадаагүй хэрэг. Гэхэд би үүнийг мэднэ. Тийм л учраас ирүүлмээргүйсэн. Гэд явах гэхэд Карасиа яагаад лабиринтэд ирснээ хэлэх хүртэл чи явуулахгүй гэсэн. Би түүнийг өөрийн гараар алах болно. Тэр бол миний багш. Мөн миний ээжийг алсан нэгэн. Гингүүтээ шилжихэд Алек Карасиа хоёр бас цуг явчихна. Тэд мангасын үүрэнд хурж ирнэ. Алек нэг мангас руу дайрахад гүн дайралт өгч чаддаггүй. Харин нөгөө талд Оливия шууд 2-2-оор нь л толгойг нь тасдаж байдаг. Оливия ч зөвлөгөө өгöd эс ранкийн элтчин гэхэд арай муу байна гээл Карасиа шилжүүлэх тойргоо хийж байхад цуцлагдана. Учир нь шид талагч байгаа болохоор шид талагч байгаа тохиолдолд тухайн тойрог дотор ямар ч шид ашиглаж болохгүй. Алек Оливия хоёрч зүгтаа тулалдаад чи дажгүй юм аа. Гэхдээ ээлтэй бүрэн төгс эзэмшээгүй байна. Чи авьяастай. Гэхдээ ашиглаж чадахгүй байна. Хүчээр савхаа бол ээлтэй биенийхээ нэг хэсэг гэж бод. Яг Карасиа шид талагчийн байрлалыг зааж өгөн Оливия очин алж устгадаг. Алек чидээ ашиглан бүгдийг нь устгана. Оливия ч дурсамжаа ярьж эхэлнэ. Түүний ээж нь баг байхад нь гянданд ороод өөд болсон. Харин дараа нь түүнийг тэр өргөж авсан. Түүний нэрийг Мелия гэдэг. Өнөө хилдний мастер байгаас тэ. Тэр түүнд ээлж зааж өгсөн ба. Тэр яг л түүний аав шиг байсан. Гэхдээ нэг л өдөр тэр түүнээс ургаж гашуун үннийг хэлнэ. Би чиний ээжийг алсан гэж хэлсэн байдаг. Оливия ч тэр хоёрт цорвоо харуулад Алек түнд нөмөргөө өмсүүлэн хинээс сурсан ч хамаагүй. Чиний ил үнэхээр үзэсгэлэнтэй гэж хэлнэ. Оливия Лорд Марбел хоёр намайг аврах гэж оролдохыг би мэдэж байсан. Гэхдээ тэд нар элдний мастрыг хэрэг амжигтайг мэдэхгүй. Гэхдээ тэр хоёр бид Лорд болон Марблийн өмнөөс тулдъя гэд Карасиа духан дээр нь үнсдэг. Энэ үед Ярууха Орнест хоёр дээр нөгөө сүүдрийн бүлгмийнхэн хүмүүс ирчихсэн байдаг. Нэг нөхөр нь ор бидээд байх ба тэд төдөлгүй бүгдийг нь ялна. Гэхдээ тэр нэг нөхрийн ор бидэж байсан шалтгаан орби хүчийг шингээж авах хамгийн хурдан арга нь идэх юм. Тэр маш их хүчтэй тесрэлт үүсгээд Ярууха гаваа цухтана. Тэр түүний нэрийг мэдчих байх бөгөөд хүсэж байсан зүйл минь энд байх гэж хэмээн хэлнэ. Алек тэргээд уулзахаар товолсон газраа ирээд энэ том нүхийг харна. Мөн Ярухагийн малхайг хараад энд байсан гэдгийг нь мэдчихэж явна. Нөгөө талд Ярухаас ирж Орнест ч бас хурж ирнэ. Нэгэн түүний Мебиусийн бугуувчийг анзаараа тайлаад элэгдэн ухаан алдуулаад элдний мастертай цуг явна. Орнест үлдсэн нэг нөхрийн дуусгаад гялс явах гээд нүхэлэхэд тэр өөрийгөө буцаагаад нөхчихнэ. Тэгэхээр нь дахин ч хэдэн удаа жадлаа. Гэтэл нөгөө гарчин дахин л өөрийгөө амжилтдаг. Тэр элэгтэй түүнээс цус урсах болгонд илүү хүчрхэг болно гэд Орнест руу дайрна. Орнест дайралтыг нь хаасан боловч бэртэл авч үнэхээр л хүчтэй болчихсон байдаг. Тэр Орнестийн хөлнөөс нь бариа авч газар савна. Орнест жадаа шидээд анхаарлыг нь сарниулж байгаад цохиж унгана. Үргэлжлүүлэн тэр зогсоо зайгүй нүдэж эхэлдэг. Гэтэл нөгөөх нь аимшигтай шид ашиглаа Орнест руу явуулна. Энэ үед үзэгдэл солигдоод Marble Master дээр очиж лабиринт руу орсныг нь дуулгаж байдаг. Харин нөгөө талд Орнестыг айлаг хамгаалсан байх бөгөөд өөрийн буцаах шидээр дайралтыг нь буцаана. Нөгөөх нь жуурлаад дахин олон шид явуулахад дасралтгүй буцаана. Энэ боломжийг нь ашиглаад Карасиа Оливия хоёр зугтана. Мастер Марбел тэрхэд ирж байх ба Мастер сүүдрийн бүлгэмд хар тэмдэгтэй хүмүүс үнэхээр аюултай гэж хэлдэг. Харин манай хоёрын тулалдаж байгаа хүнч өнөөх хар тэмдэгтэй хүмүүсийнх нь нэг бөгөөд тэр чадвараа идэвхжүүлээд асар их хурдаар хурж ирэн Орнестыг хатдаг. Алек шидээ ашиглахад түүний шидийн хурд гүйцэхгүй байхад тэр том хэмжээний шид ашиглан онно.
Гэхдээ тэр буцаагаа л цусаараа имжлээд шид явуулж эхэлж олон дайралтын дараа Алекийн бамбаа эвдэн. Орнест ч тэрнтэй хаалц нэг үцхэд манай хүү яагаад ч ялдаггүй. Тэр баг байхдаа тулалдаад хизээж ялдаггүй байсан нэг найзыгаа санана. Тэр түүнийг ялахын тулд байнгын бэлтгэл хийдэг байсан байх ба нэг өдөр тэр найз нь эдгэшгүй өвхлийн өвчнөд туснаар чи ялсан гэд ялалтаа өгсөн байдаг. Харин одоо үед ирэхэд тэр жаднаасаа гал гарган түүнийг жадлаж шатаадаг. Энэ үед Элдний мастер сүүдрийн бүлгмийн хүн хоёр цамхагийн төвд ирээд цамхагийн орбыг авч байдаг. Орнестийн гал гаргаж чадсан нь болохоор Алек галын шидэд хүн дээр хэргэлсний улмаас юм. Хэрвээ түүнээс цус гаргаж болохгүй юм бол үнс болтол нь шатаахтал болно. Орнест ч түн рүү олон дараалсан дайрч ялна. Цамхагийн төвд Элдний мастер хүнээсээ урууж алж байх ба Ёрухаг хүсэгч гэж дуудаад ээдэг. Хэрвээ чи үнэхээр хүсэгч юм бол цамхагийн орб хүний хүслийг биелүүлдэг газрыг харах ёстой гэж хэлнэ. Удаачгүй Оливия болон Карасия ирэх бөгөөд Ёруха Алек ч удахгүй ирэх болно. Чи зугтах хэрэгтэй гэсэн. Ария Ягретийн хүн намайг алхаар ирэх юм уу гэд Оливия Мелиа руу дайрна. Гэхдээ тэр үнэндээ дайраагүй байх ба Гялс Ёрухаг очиж аваад Карасия шидэ хэрэглэн олонсом харавхад Мелиа нөмөргөөрөө л хаана. Ёруха Карасиягийн дайралтыг энчантлаад Карасия хамгийн хүчтэй дайралтай ихэд Мелиа шидийг нь завччихна. Оливия ардаас нь дайрахад Мелиа хаана. Оливия бага насаа бодно. Оливия уйлаад сууж байна. Учир нь хүүхдүүд түүний ээжийг доромжлон цамхагт амиа алдсан сул дорой гэж хэлсэн учир дэсэлгүй зодолцсон юм. Мелиач түнд ганцаар л хүнийг хүчтэй болгоно. Ганцаар л юм иддэг чи хинээс ч илүү хүчтэй болно. Тэр хүүхдүүдээс магадгүй надаас ч илүү. Одоо үед ирэхэд Мелиатай тулалдаж байгаад өшөглүүлэн ханан цавуулаад Мелиа Карасия Ёруха хоёр руу шидэ хийн. Гэтэл Оливия өөрийн биеэр хаагаад одоо чиний ээлж хидтэй гиснээр Алек хүсрөө орж ирж Мелиатай тулан сэлмээ зөрүүлнэ. Мелиач чи шидтэн мэстэй ил дээр үзээд ялна гэж бодсон юм уу? Басаад байгаа мó гэхэд Алек хамгийн хүчрэхэг шид Важраг ашиглан явуулахад ил дээрээ завччихдаг. Гэхдээ л түүнд бэртэл үзүүлсэн байдаг. Алек нэг шидэ хэрэглэн биеэр минь урсах бүх шид минь гадагшил гэд бүх шидэ гадагшлуулад лимит брейк шидэгэд өвчүүлнэ. Шидийг гаднаас нөхөх боломжгүй. Харин өөрийн шидийн хүчээ шавхчих бол гаднаас авч болно. Энэ бол Алекийн бүтээсэн оригинал шид лимит брейк. Шидийн гинжээ тасцсан Алек бүх элементийг ашиглаж чадна. Мана бол яг л цус шиг. Өөр тохирохгүй мана холилдвол хорл болно. Алек болон бусд нь 68 дугаар давхрын босс Хайдра буюу бичлэгний эхэнд ялдаг боссыг ялах арга сургуультай хайж байсан үе дээр нь учир нь Хайдрагийн 5 толгой тавуулаа өөр төрлийн элемент ашигладаг. Мөн тавуулаа өөр элементийн султалтай. Тийм болохоор бөөнө 5 элементийг хувааж аваад би тэрийг бэлдэнэ. Би нэг бэлдэн эдэр гэж байхад Алек гаднаас шид авах арга болсон юм. Мана бол хор биш ээ. Миний бие л хор гэж үзэж байгаа болохоор гэж бодсноор өнөөдрийн лимит брейкийг зохиосон. Алек 5 элементийг хосолсон шид ашиглан Мелиа руу явуулахад Мелиа дайралтанд нөртөж нэлээд том шарх авна. Алек ч үргэлжлүүлэн дайрсаар Мелиа хаасаар холын зайны давуу талтай байдаг. Мелиагийн нэг сэлмэн хунгарч Алекийг Эрдасын шав гэж дуудаа. Чи түүнийг хайж байгаа өстэй. Түүнийг хайгаад хэрэггүй. Ялангуяа чи. Чамд Эрдас юу ч хэлээгүй өстэй. Ээж энэ чи хэрхэн өгсөн талаар. Чи ээжийнхаа үхлийг тахлаар өгсөн гэж сонссон уу? Чи ээжийнхээ талаар юу мэдэх юм? Тэрэн шиг хүн тахлаар өгнө гэж бодож байна уу? Чи нэг өдөр үннийг олж мэдэх болно. Одоо гэд цамхагийн орбыг хүчийг өөртөө шингээж авна. Энэ үед Орнест дээр бусад хэдэн ирсэн байх бөгөөд Орнест хэлэхдээ лимит брейкийг 10-аас дээш минут хэрэглэвэл буцаа харахгүй болтлоо эвдэрнэ гинэ. Нэг авс барьсан хүн жирээд сүүдрийн бүлэгмийн хүнийг тийшээгээ хийн. Мелиач мана блест гэх шидэ ашиглахад Алек буцаах гэхэд хүч нь хүрдэггүй. Мана блест бол Мелиагийн цорын ганц шид энгийн бөгөөд хүчтэй. Мөн цамхагийн орб шидийн хүчийг асар ихээр нэмдэг. Зоодоо хэсэг аяавлаа. Өөрсдөө үзчих. Би жоохон залхуурлаа. Оливия төлөвлөгөө боловсруулан шид алагч шидэг.
Аалыг тулалдсны цэлмээрээ түн чарах үлдэн. Мэлия хэлэхдээ чи гарцаагүй сайн шийдтэн. Тэгсээр нэ намайг сэлмээрээ хүртэл зугаацууллаа. Гэ дайрахад урдуур нь Оливия орж ирж завчин. Оливия яагаад надаас урвсан юм бэ гэхэд намайг ялаад асуугаарай гэдэг. Аалыг хязгаартай хүрээ унахад шид алагчаа зуцлана. Оливиягийн ботсон санаа нь зөв цагаа олон шид алагчаа болиулаад анхаарлыг сулрах үед дайрах байсан. Аалыг шидэрэ дайрн дараанч Мэлия дайрах гэхэд Оливия зогсооно. Аалыг дахин шидээр эхлэн. Хамгийн сүүлийн мөчөд Мэлия дайрахад цаанаас нь Карасиа ном сумаараа харван газар болгоно. Мэлияч та нар ялсан гэд орбиг өгнө. Ёруугаас өдрийн бүлэгмийн намайг хулгайлсан шалтгаан нь бүх орбиг цуглуулсны дараа хүний хүсэл биелүүлдэг газрыг намайг хардаг гэсэн гэхэд энэ үнэ. Цамхгийн орб өөрийн гисэн оюун ухаантай. Гэхдээ үүний цөөн хэдэн хүмүүс сонсож чаддаг. Тим хүмүүсийг хүсэгч гэдэг. Адамын оюун ухаан шингэсэн орбтой бол Эдний үүднээ хитэн. Оливияч асуух асуултаа асуухад адал явдал хаагчд мангасуулдаг өвчнийг мэднэ үст гэхэд мэднэ. Цамхгийн хүчээр хүн мангасуулдаг өвч. Эдгээхэд хэцүүч, эдгээх аргагүй биш. Олон жилийн өмнө би та нар шиг байхдаа багт байсан. Харин тэр өвчнийг нь Оливиягийн ээж туссан юм байна лээ. Тэр эцсийнхаа хүслийг хүснэ. Гэхдээ түүний хүслийг сонсож чадаагүй Мэлия элтчийн ёсоор өгөх байх юм бодоод түүнийг хөнөөсөн байдаг. Дараа нь тэр гимшил мэдрэн Оливияг өргөө авсан. Гэхдээ Оливия түүнийг хүндлэх тусам тэрнийг зөвлөгийг ботсон. Ээжийг нь алсан хүн түүний дэргэд байж болох уу? Уудах тусам Оливия улмал ээжтэйгээ адилхан болж байсан. Оливиягийн ээж Мэлиягийн нүдэнд харагдчих. Түүнээс охиноо нэхэн түүнийг буруутгасаар. Тэгээд тэр хэрвээ эцсийнхаа хүсэл нь дайчин ёсоор өгөх биш. Охинтойгоо ямар ч төрхтэй байсан уулзах байсан бол яах вэ гэж бодсноор Эдний талаар мэдсэн. Ямар ч хүсэл бүр өнгөрсөн үнийг амжуулж чадна. Тэр үнэндээ энэ бүх хугацаанд Оливиягийн ээжийг амжуулахар бодож байсан юм. Тэр одоо ярьж дууслаа. Намайг одоо алгина. Ардаас нь ч мастер тэр хэдэр нь Оливия чи явж хийсэн хэргийнхаа шидэглийг амсна гэхэд чи үүндээ харамсан да. Өнгөрсөн шарх чинь чамааг устгах болно. Би олон зүйл сурсан. Шархаа идгэж чадахгүй бол тэдэнтэй амьдрахад л болно гэхэд Оливия миний шав хүчтэй болжээ. Гээд Оливия уйлсаар баяртай аваа гэж хэлнэ. Нөгөө австай гарч авс руугаа аваад ордог. Марбл Оливияг зогсон цусаалтаа тухайн алдчихна. Марбл ч хэд сайхан гараа Оливия өгч эхлэегээл. Ёрууха жорпиг авахад гэрэл цэцраа тухайн алдчихна. Тэр нэгэн газар ирэхэд нэг хоолой сонсогдоо. Хүсэгчээ. Чи хүслээ хэлэх үү? Эйдэнд орж алтан жимсийг хүсэж байна уу? Тийм бол орбуудыг цуглуулж эйдэн дэр. Дараа нь Ёрухаас ирээд хажууд наалыг унтаж байхыг хараад үнсэх гэж байтал гаднаас аалыг орж ирнэ. Мөн тэнд саяхнаас хойш Карасиа байсан байдаг. Ёруха найзуудаа зүүдэндээ харсан юмныхаа талаар хэлээд дахин орбыг авахад юу ч болдоггүй. Аалыг сүүдрийн бүлгэм одоо дахин чам руу дайрах байхаа гэсэн. Би орбуудыг цуглуулмаар байна. Сүүдрийн бүлгэм миний мэдэхгүй зүйлийг мэдж байна. Толгой дотор минь ойлгохгүй олон зүйл байна. Би зүгээр сууж чадахгүй гэсэн. Сүүдрийн бүлгмийн өгцгийг өшгөлөөд Адам гих тэр нөхрийнхийг ч өшгөлье гэж Орнест хэлдэг. Тэгээд хүсэл литрэ бодъё гэсэн. Аалик надад хэлэх муу мэдээ байна. Би ахиж шидэ шиглэж чадахгүй болсон гэж хэлнэ. Аалик Оливиятай бэлтгэл хийхээр ирээд сүүдрийн бүлгэм цамхагийн гадна хүртэл дайрч магадгүй гэсэн. Оливия Ёрухагаас чи ах ихчтэй юу гэхэд ах ихчийн айл нэг нь байж магадгүй. Манай гэр бүл асуудалтай байдаг гэхэд би сүүдрийн бүлгмийг судалж байгаад нэг танил нэр харсан. Гуран Айзенс. Магадгүй тэр л чамайг хулгайлах гээд байгаатай ч холбоотой байх гэдэг. Энэ Ёрухагийн өвч Ёруха Айзенс зөхгүй да. Яг тэгэхээр Гуран Айзенс гээд ер нь овг нь адилхан байгаа сте тэ. Аалик надад хүнтэй тулалдах дуршлаг байхгүй. Би сүүдрийн бүлгэмтэй тулалдаж байх таныг зөвлөг ойлгосон. Би хүчтэй болох хэвээр. Би хамгийн хүчрэхэг нь болмоор байна. Учир нь чамайг хамгаалахын тулд ихэд Ёруха догтлоо. Дараа нь бүлгэмдэр хүнтэй тулалдах бэлтгэл хийх төгс газар байгааг мэднэ. Ред Рогуй гих хотод 3 жилд нэг удаа галт чинийн фестивал болдог. Тэнд том тулааны урлагийн тэмцээн болдог ба энэ жилийн шагнал нь цамхгийн орб юм байна лээ. Тэд ч ожиг газараа ирээл. Хэсэг сургуульд байх үеийнх нь флашбекийг харна. Тэд бүгд парти байгуулах санал гарган ахлагчаар нь Ёрухаг томлоод Орнест Lasting Period гих дуусчгийн өдрүүд гих утгатай нэр санал болгоход бүгд зөвшөөрдөг. Дараа нь ч тэд бөөндөө өрөө гайлдаг. Энэ түүх ингээд босч байна ч үү? Үгүй. Энэ түүх дөнгөж л эхэлж байна. За тэгээд синс хоёр нь одоохон дарааг байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр болцлаа. Тур баяр. Peace out.
Bye.